Сайн байна уу? Сайн байна уу? Сүүлийн үед Монгол улсад хөрөнгө оруулсан гадаадын иргэдийн бизнесийг булааж авах, дээрэмдэх, дарамтлах явдал газар авлаа. Энэ талаарх таны бодол ямар байна вэ? Наадах чи одоо бол бүр ингээ замбрааг болсон шүү дээ. Монголын одоо бүх салбарт үйл ажиллагаа явуулж байгаа одоо маш том бизнесмен тийм ээ. Их ярих юм бол хувьдаа банктай бизнесмэнүүд хүртэл. За цаашлах юм бол улсын их хурлд олон удаа сонгогдсон улс төрчид өнөөдөр гадны хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжийг дарамтлж байна. Бизнесийг булааж байна. Үйл ажиллагааг хэрхэн хавтж байна. Энэ бол одоо тоймоо алдчих та. Хуулийн байгууллагууд бол дүүрэн эрүү иргэний энэ маргаан бол байж л байгаа. Жишээ нь ямар бизнесийг булааж байна вэ? Том жижиг ямар бизнесийг тодруулбал? Том жижиг нь бол бүр хамаа байхгүй болсон шүү дээ. Бүр ичид зовх юм байхгүй. Жишээ нь одоо хөшгийн өндийн нис сонгоцны буудлын дээр бараа зарах тий лангууг сонгон шалгаруулж байгаа. Гэтэл тэнд үгдгийм гадаад дотоодын аж ахуйн нэгжүүд оролцсон. Тэгэнгүүт гадаадын компани шалгарангууд нь танахаа энд оролцох ёсгүй. Танах байхгүй наад лангууг чинь манайх авах ёстой. Чамайг Монголын зах зээлээс одоо шахнаа, дарамтлаа өрөөндөө оруулж ирээд загнаад гаргадаг. Тэгээд тэр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ өнөөдөр одоо хуулийн байгууллагыг хууль ашиглаад хуулийн байгууллагаар энэ үйл ажиллагаагаа одоо хэрэгжүүлж байгаа нь хамгийн одоо эмгэнэлтэй, харамсалтай зүйл шүү дээ. Хуулийн байгууллагын ажилтнууд яаж оролцоод байгаа вэ? Гэхдээ жишээ нь энэтэй холбоотой маргааныг нэхэмжил шүүгүүд гаргаж байгаа байхгүй. Тэгвэл нэхэмжил шүүх энэ нэхэмжлийг хүлээж авах ёсгүй байсан. Яагаад гэвэл жишээ нь хөшгийн өндийн нис сонгоцны буудлын гэдэг чинь бол тэр концесс эзэмшиж байгаа аж ахуйн нэгж бол хувийн эрх зүйн субъект байхгүй юу? Энэ төртэй хамаагүй. Гэтэл юу гэдэг юм төрийн одоо өмчийн бараа бүтээгдэхүүнийг түрээслэх энэ журам энд үйлчлэх ёстой байсан. Сонгон шалралт одоо хууль ус явагдсан гэдэг үндслээр одоо шүүхэд хандж байгаа юм. Гэтэл энэ хөшгийн өндийн нис сонгоцны буудлын чинь концессыг эзэмшиж байгаа аж ахуйн нэгж өөрөө энд бол хамаарахгүй. Манай төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль заасан байна. 51-ээс дээш хувийг одоо төр эзэмшиж явах юм бол төрийн болон орон нутгийн өмчийн бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай хууль энд үйлчлэнэ. Төрийн өмчийн одоо эд зүйлийг түрээслэх журам энд одоо хуулийн этгээд үйлчлэнэ гэж заасан. Гэтэл энд хамаарахгүй. Яг энэ хамаарахгүй асуудлыг бас захиргааны иргэн шүүгээр тогтоогод өгсөн. Энэ бол хувийн эрх зүйн субъекттэй. Тэгэхээр өөрөөр хэлбэл хувийн компани өөрийнхөө талбай дээр ямар компани оруулах тухай, ямар бараа бүтээгдэхүүн одоо зарах тухай тэр сонгон шалралтыг зарлангууд нөгөө тэр бизнесийн одоо булаахын тулд одоо шүүхэд хандж байгаа. Шүүхийн нэхэмжлийг хүлээж авах ёсгүй байсан. За ингээд шүүх хүлээгээд авчдсан байх шүү дээ. Авангууд нь яасан? Нөгөө этгээдүүд үйл ажиллагааг нь одоо зогсоолох ийм шүүгчид хүсэлт гаргаад шүүх захирамжийг хангацсан. Ингэснээр өнөөдөр юу болж байгаа хэрэг маргааныг шийдэх дуусах хугацаагаар 2 жилийн хугацаатай үйл ажиллагааг зогсоочж байгаа. Зогсоосны улмаас тухайн аж ахуйнууд маш их хэмжээний хохирол өсөж байна. Тухайлбал тухайн түрээсийн талбай дээр олон зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж засвар үйлчлэгийг хийцэн байдаг. Тухайн үйл ажиллагааг явуулахын тулд гадаадын олон одоо хүмүүсийг урьж авчирсан байдаг. Тэдгээрийн байр хоолны зардал гэж байдаг. Олон ажилчдыг одоо хөдөлмөрийн гэрээгээр ажилд авсан байдаг. Тэгээ яах вэ? Энэ асуудал хязгаар шийдэгдхийг одоо юу гэдэг юм мэдэхгүй учраас гээд авсан ажилтаа халж болохгүй тийм ээ. Ирүүлсэн гадаадын одоо мэрэгчлэнгээ буцааж болохгүй. Тэдний байр хоолыг төлөхгүй байж болохгүй. Авсан ажилтаа цалингийн өгөхгүй байж болохгүй. Гэтэл энийг мэдсээр өж зорио энэ үйл ажиллагааг нь бол зогсоож байгаа. Энэнд бол одоо юу гэдэг юм шүүгэн шийдвэрээр энэ үйл ажиллагааг явуулж байгаа. Энэ л өөрөө аюул харамсалтай. За сая ярьдаг зүйл бол зүгээр бизнесийн булааж буй хууль ашиглаж одоо хуулийн дагуу булаах асуудал. Гэтэл улс төрчид нь бас хуулийн байгууллага ажил нөлөөлж байна. Тухайлбал үйл ажиллагаа явуулахыг зогсоосон захирамжид нь гомдол гаргаад за гомдлыг нь бол мэдээж нэг шүүх шийдсэн байна. Гэтэл тэр шийдсэн шүүхийн захирамжид нөгөө талч гомдол гаргадаг. Гомдлын хурал болдог. Гомдлын хурал болоод завсарлаж яхад нэг улс төрч уцаж гэнэ гэж шүү дээ. Та нар яасан их одоо хуралдтыг, яасан их гомдол гаргадаг. Одоо наадах чинь чиний эсрэг манай талд миний талд шийдвэр гаргана. Та нар надгүйгээр надад татраа төлөхгүйгээр энэ бизнесийг цаашаа хийнэ гэж байхгүй шүү гэж дарагдаж байгаа. Яг буцаад ордог нөгөө шийдвэрийг хүчингү болгосон сууж байгаа байхгүй юу? Нөгөө гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй одоо тэр захирамжийг хүчингү болгосон. Ингээд бодохоор бол одоо юу гэдэг юм гадны хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжийг одоо дарамтлах одоо бизнесийг нь булаах энэ үйл ажиллагаанд одоо улс төрчид бизнесмэнүүд оролцож байгаа нь өөрөө л одоо маш одоо харамсалтай, эмгэнэлтэй зүйл дээ. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ? Хэр хүндрэлтэй байсан бэ?
Тэгээд иргэнээр үүсээд нэлээд удасны дараа надад хандсан. За тэгээд ямар ч хэргийг судлаад энэ хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. За тэгээд мэдээж нэхэмжлийг хэрэгсэхгүй болоод шийдсэн. Гэхдээ төвхтэй асуудал зөндөө байсан. Нөгөө талаас дандаа жишээ тэр том компани байсан, том групп байсан. 4-5 өмгөл өчүүх хурл болгондоор ирдэг. За тэгээ хэргийг шийдүүлдэг, хойшлуулдаг, гацаадаг, янз янзын хүсэлт өгдөг, шүүгчээс татгалздаг, солиулдаг, сольсны дараа ахаар шүүгчээс татгалздаг. Тэгээд сүүлдээ бүр тухайн шүүхийн бүх шүүгчдээс жишээ нь татгалзаж байгаа байхгүй. Гэх мэтлэнгээр одоо ерөөсөө хэргийг хийлэхгүй байх, нөгөө хуулийн байгууллагаар нөгөө бизнесийг шахахын тулд үйл ажиллагааг нь явуулахын тулд ялахгүй гэдгийг мэдчихсэн ч гэсэн цаг хугацаа ожих жишээ нь ийм арга замаар шүүх хурлаанд би оролцсон гэж ойлгож байна.